За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За өнөөдрийн миний хийх тооцоо бодлого бол цэгийн кинемат буюу цэгийн хөдөлгөөний шинжилгээ гэсэн сэдвээр хийх юм аа. За биднэрт тахиргал толзуунт механизмын хувьд ОАБ гэсэн тахиргал толзуунт механизмын хувьд ОА нь болохоор тахиргал, АБ нь болохоор шатуу, АБ-г бид нэр ползуун гэж нэрлэдэг. За энэ тахиргал ползуунт механизм маань XY гэсэн хавтгаад хөдлөх учраас бид нэр координатын X, Y, OY гэсэн энэ тоолын системийг сонгож авсан. За бидэнд юу өгөгдсөн бэ гэхээр тахиргалын дурын байрладаг хууль, эрх хөдөлгөөний хууль 4PT харьяадан гэж өгөгдсөн байна. ОА гэсэн тахиргал болон АБ шатууны урт нь тэнцүү 0.6 м. За шатуун дээр орших дурын М гэсэн цэгийн хөдөлгөөнийг бид нэр шинжлэх юм. Тэгэхээр энэ М гэсэн цэгийг бид нар B-цэгээс 0.2 м зайд байхаар сонгож авъя. За ингээд бид нар юуг олох вэ гэхээр нэгдүгээрт М гэсэн цэгийн хөдөлгөөний хуулийг олно. Хоёрдугаарт М цэгийн тарихтор энтэгштгэл тодорхойлно. Гуравдугаарт хугацааны 24-1 секунд эгшиндэх цэгийнхаа байрлалыг олоод энэ эгшинт дөрөвдүгээрт энэ эгшинт харгалзах М цэгийн хурд, тавдугаарт энэ эгшинт харгалзах М цэгийн хурд татгал, 6-дугаарт энэ эгшинт харгалзах М цэгийн мөрөлтийн радиусыг тус тодорхойлё. За тэгэхээр энэ бодлогыг бодохын тулд бид нэр цэгийн хөдөлгөөний өгдөх аргууд гэж манлын хувьд үзсэн байгаа. Цэгийн хөдөлгөөн өгддөг вектор арга, координатын арга, бодит арга гэсэн ийм гурван арга байдаг. За энэ гурван аргаа ашиглаад бид нэр энэ тооцоог яаж хийх вэ гэдгийг сонирхъё. За тэгэхээр эхлээд бид нар М цэгийн хөдөлгөөний хуулийг олъё. За нэгдүгээрт М цэгийн хөдөлгөөний хууль. За механизм маань хөдлөхөөр зэрэг М гэсэн цэгийн байрлал өөрчлөгдөнө. М цэгийн байрлал өөрчлөгдөхөөр зэрэг М цэгийн хоёр координат XM, YM гэсэн хоёр координат хувьсна. Тэгэхээр М цэгийн хувьд бид нар XM хугацаанаас хэрхэн хамаарч хувьсж гинэ үү? YM хугацаанаас хэрхэн хамаарч хувьсж гинэ үү гэсэн энэ хөдөлгөөний хуулийг олно гэсэн үг. Хавтгаад учраас 2 тэгштгэл, хэрвээ огторход бол 3 тэгштгэл байдаг. Шударгаар хөдөлж ивэл 1 тэгштгэл байдаг. За энэ XYZ гэсэн XOY гэсэн хавтгаад ярьж байгаа учраас бид нар 2 координатыг олно гэсэн үг. За үүний тулд бид геометрийн байгуулалт ашиглая. Бидний хувьд ОА гэсэн тахиргал, АБ гэсэн шатуунтайгаа тэнцүү өгөгдсөн учраас энэ маань адил хажууд гурвалж үүсэж байгаа учраас А, О, Б өнцөг маань А, Б, А, О, Б өнцөг маань А, Б, О гэсэн өнцөгтэйгөө тэнцээ буюу P өнцөг. За энийг ашиглаад бид нэр XM гэсэн координатыг тодорхойлъё. XM гэсэн координат маань энэ зай маань OB гэсэн энэ гурван сууриас CB гэсэн энэ катетыг хасчааж олно гэсэн үг. Энийг хасна гэсэн үг. За тэгэхээр OB сууриас хасах нь CM буюу OB гэсэн суур маань адил хажууд гурван суур учраас OA-г косинусаар үржээд 2 дахин авсантаа тэнцүү болно. 2-ыг үржих нь OA косинус P хасах нь CM нь
МБ-г мөн энэ үнцгийн косинусаар үржинэ. МБ-г үржин косинус P. За утгыг орлуулбал О 0.6 2-оор үржээд 1.2. МБ нь болохоор 0.2 1.2-аас 0.2-ыг хасгаар 1 үржин косинус P. За Y-м нь CM-тэй тэнцүү буюу CM нь МБ-г үржин синус P буюу МБ нь 0.2-ыг үржин синус P. За энэ координатын утгатай P-гийнхээ 4P-тэй гэсэн хувьсгчээ орлуулах юм бол XM нь 1 косинус 4P T метр, YM нь 0.2 синус 4P T метр. За энэ маань МЦ-гийн хөдөлгөөний тэгштгэл. Хөдөлгөөний кинематик тэгштгэл буюу хөдөлгөөний хууль. За ингээд бид нар эхнийхээ асуултыг шийдлээ. За дараагийн алхам бол МЦ-гийн тарихтар энэ тэгшгэлийг тодорхойлно. МЦ-гийн тарихтар энэ тэгшгэлийг тодорхойлно. За тарихтарыг тодорхойлохын тулд хөдөлгөөний тэгшгэлээс хугацааг ялгах ёстой. Хугацааг ялгахдаа бид нар энэ нэгсэн тэгшгэлээс синус косинус 4P-тэй косинус 4P-тэй ялгаад XM-ийг хуваах нь 1 нэмэх нь Y-ийг хуваах нь 0.2. Хоёр талын квадрат зэрэг дэвшүүлээд гişмжлээд нэмээ. Тэгэхээр эдгээрийн квадрат 1 квадрат гэдэг маань косинус квадрат 4P-тэй нэмэх нь синус квадрат 4P-тэй буюу нэгтэй тэнцүү. Өөрөөр хэлбэл X m квадратыг хуваах нь 1-ийн квадрат нэмэх нь Y-ийн квадратыг хуваах нь 0.2-ийн квадрат тэнцүү 1. За энэ бол МЦ-гийн тарихтарын тэгштгэл. За тэгэхээр МЦ-г маань механизмыг хөдлөх явцад жишээлбэл механизмын тахир гол дээр байж байгаа А-цэг нэг бүтэн цикл хийж ирэхэд тарихтор нь О-аас араадтай юм тойрог зурж хөдлөх юм байна. Тэгвэл энэ үед Б-цэг бол зөвхөн X тэнхлийн дагуу шулуун тарихтороо хөдлөнө. Харин завсрын МЦ-г маань 1 ба 0.2 гэсэн хагас тэнхлэг бүхий О дээр төвтэй эллипс тарихтороор хөдлөхнэ. За ингээд бид нэр 1.02 гэсэн их бага тэнхлэг бүхий 0.2 хасах 0.2. За энд 1 хасах 1 гэсэн энэ эллипсийг МЦ-гээ дайруулна зурнаа. За ийхүү бид нэр энд тахир гол шатуунд механизмын шатуун дээр орших АБ гэсэн шатууны хувьд А-цэг
А цэг, Н цэг, Б цэг гэсэн 3 цэгийг авч үзлээ. За энэуд А цэг болохоор тойрог даригтараар, Н цэг болохоор эллипс, А Б цэг болохоор шулуун гэсэн нэг биеийн 3 цэгийг 3 өөр тарихтараар хөдлөнө гэдгийг бид энэ зургаас харж болно. Тэгэхээр бидний А, Б гэсэн шатуу маань нийлмэл хөдөлгөөн хийж байгаа гэсэн үг. Нийлмэл хөдөлгөөнийг бид дараа үзэх болно. Энэ удаа бид зөвхөн М гэсэн цэгийн хөдөлгөөний шинжилгээ хийж байгаа лээ. За одоо 3 дугаарт нь хугацааны нэгийг хувахан 24 секунд нэгшинд харгалзах М цэгийн байрлалыг тодорхойлъё. За М цэгийн байрлалыг бид нэг гэдэг төвштгэл буюу хуулиар өгсөн учраас хугацааны дуран нэгшин цэгийн байрлалыг олж чадах параметрууд өгдлөө гэдэг нь цэгийн хөдөлгөөн өгдлөө гэсэн үг. Өөрөөр хэлбэл цэгийн хөдөлгөөн координатаар өгдлөө гэсэн үг. За тэгэхээр 24-ний 1 секунд нэгшиндх цэгийн байрлалыг олох юм бол xm тэнцүү 1-ийг урьдчилан косинус 4π 1-ийг хувахан 24 буюу 1-ийг урьдчилан косинус π хувахан 6. За π хувахан 6 гэдэг маань 180 6 дугаар 30 1-ийг урьдчилан 30 градус косинус 30 градус 0,866 буюу 0,866 метр. За y-м гэсэн координат нь 0.2 синус 4 π-г урьдчилан 1-ийг хувахан 24 буюу 0.2-ыг урьдчилан синус π хувахан 6 буюу синус 30-д 2-1 буюу 0.1 метр. За тэгэхээр бидний М цэг маань хугацааны 24-ний 1 секунд нэгшинд 0.866 0.1 гэсэн координат өгье. Байрлал дээр байна гэсэн үг. За нэг бид зурган дээрээ авч үзэх юм бол энэ М цэгийн за энэ үед бидний өнцөг P гэдэг өнцөг маань P хувахан 6 буюу 30 градус. За хугацаа 24-ний 1 секунд бол тэгшинд механизм маань 30 градус буюу бидний энэ зурсан О А1 Б1 гэсэн байрлалд механизм маань ирсэн гэсэн үг. За энэ байрлал дээр бид М1 гэсэн цэгийн байрлалыг мөн тодорхойллоо. Энэний координат нь тэр үед 0.866 y координат нь 0.1 метр байна. За бид цааш нь 4 дугаарт хугацааны 24 секунд нэгшиндх М цэгийн хурдыг хинжээ чиглэлээр нь тодорхойлъё. Хинжээ чиглэлээр нь тодорхойлъё. За бид энэ тасархай буюу дурын байрлалыг архивад сайн явуулсан.
X нь 0,866, Y нь 0,1 метр гэсэн байрлалд харгалзах. M1 цэгийнхээ M1 байрлалд харгалзах M цэгийнхээ хурдыг тодорхойлъё. За бидний энэ байрлалд авч үзэж байгаа байрлал маань ийм байдалтай болно гэсэн үг. Одоо энэ байрлал харгалзах хурдыг тодорхойлъё. За хурдыг тодорхойлохын тулд бид нар цэгийн хөлгөн өгөгддөг 10 төсвөр дээр хурд болдог цогёмод маань өөр байгаа. За бид нар цэгийн хөлгөн маань координатаар өгөгдсөн учраас координатаар өгөгдсөн үед хурдыг олдог томьёогоо бичиж. За энэ үед хурдны хэмжээ нь болохоор хурдны x ба y тэнглэх дээрх прогцуудын нийлбэрээс гадаадын нийлбэрээс язгуур гаргаж болно. Чиглэлийг нь олохдоо чиглүүлэгч косинус ашиглаж болно. За хурдны векторын x тэнхтэй үүсэж байгаа өнцөг маань bx-ийг b тарцуулсан харьцаа. За y тэнхтэй үүсэж байгаа өнцөг нь косинус маань b-ийг хувахан b. Энийг бид нэр 4 гэж тэмдэглэе. За bx буюу хурдны x тэнхлэх дээрх утгыг олохдоо бид нар хөдөлгөөний хуулиас хугацаагаар нэг удаа уламжил авч олно. Өөрөөр хэлбэл нэгийг үржих косинус 4pt-гээс хугацаагаар нэг удаа уламжил авах юм бол косинус уламжил хасах 4p синус 4pt болно гэсэн үг. За хугацааны 24-ний 1 секунд гişэнд утгыг нь орлуулах юм бол 4p-г үржих нь синус 6-ны p. За синус 6-ны p чинь 30 буюу 2-ны 1 буюу хасах 2p. За p-гээ бид нэр 314 гэдгээр оруулаад бичих юм бол хасах тэмдэгтээ 6 28 32 метр секунд хэмжээтэй болно. За b-ийг нь y-ийн координатаас хугацаагаар нэг удаа авсан уламжлал буюу 0.2 синус 4p t-гээс уламжлал авна. За синус уламжлал маань нэмэх тэмдэгтээ. За тэгэхээр 0.8 4 урагшаа гараад 0.8 p косинус 4pt буюу хугацаа 24-ний 1 секундыг орлуулах юм бол 0.8 p 2-ны язгуур доор 3 эсвэл 0.4 p язгуур доор 3. За энийг бид нар 300-ны 14 орлуулад бичвэл 2.1765 метр секунд гэсэн хурцтай болно гэсэн үг.
За бид нэр 3 гэдэг томыг ашиглаад 3-аас хурдныхаа хэмжээг олох юм бол язгуур доор асах 2π-ийн квадрат 0.4π язгуур доор 3-ийн квадрат. За эндээс бодоод язгуур гаргах юм бол 664.95 664.95 метр секунд. За энэ бол бидний хурдны хэмжээг олсон гэсэн үг. За хурд маань вектор хэмжигдэх учраас хэмжээнээс гадна бидний чиглэл болох ёстой. За чиглэлээ бид нар 4 гэдэг томыг ашиглаад одъё. 4. За 4-өөс хурдны векторын x-тэй үүсгэж байгаа үнцэг. Энэ косинус нь асах 2π квахан 664.95 буюу 0.94-49 асах 0.94-49. За косинус эрэхтэй үүсэж байгаа үнцгийн косинус гэдэг маань b-ийг хувахан b y маань болохоор 0.4π язгуур доор 3-ыг хувахан 664.95 буюу за p-д 314-ийг орлуулад утгыг бодвол 0.3273 0.3273. За эндээс b-ийн x-тэй үүсэж байгаа үнцэг нь 10 косинус асах 0.94-49 буюу за нэг градус хэлбэрээр бодох юм бол 160 градус 54 минут. За b-ийн эрэхтэй үүсэж байгаа үнцгийн 10 косинус 0.3273 ийм утга нь 50 градус 74 минут. За энэ бол x ба y тэмдэгтээ үүсэж байгаа хурдны векторын үнцэг. За бид нэр энийг зурган дээр дүрсэхийн тулд хурдны масштаб гэдэг ойлголтыг ашиглая. За хурдны масштаб гэж бид нэр юу хэлдэг юм бэ гэхээр энэ гарсан утгуудаа бид нар энэ дээр миллиметрээр дүрслэх шаардлагатай болно. За жишээлх нь бол хурдны масштабыг бид нар bx-ийнхаа бодит хэмжээг за зурх хэмжээг авч bx-ийн зурх хэмжээг bx нь бодит хэмжээтэй хуваалаа гэж үзье. За би bx-ийн бодит хэмжээ чинь bx-ийн бодит хэмжээ маань 62832. За нэг би зурган дээрээ 180 мм байхаар сонгож авъя. За нэг 6 28 32-тай харьцуулах юм бол 29 44 мм-ийг хувахан метр секунд байгаа. Метр секундын асах нэг зэрэгт гэсэн ийм масштаб. Сонголоо гэсэн үг. За энэ масштабыг ашиглаад BY-ийнхаа зурх хэмжээг олъё гэвэл хурдны масштабаа
Дээгийнхээ бодит хэмжээнд үржинэ гэсэн үг. За 29 44-ийг үрждэг нь дээгэргийн модуль чинь 2.1765. 2.1765. Буюу ойролцоогоор 64 мм. 64 мм. За бидэнд энд BX маань тэгээс бага, BY маань тэгээс их гэсэн утга гарсан учраас BX-ийг бид нар зурган дээр дүрслэхдээ X-ийнхаа сөрөг чиглэлтэй параллелаар зурна. BY нэмэх гарсан учраас Y-ийнхаа эрэг чиглэлтэй параллелаар зурна. За ингээд BX-ийг бид нар 180 мм-ээр зуръя. За BY нь 64 мм. 64 мм. Нэмэг гарсан учраас дээшээ зурна. За BX BY-гээрээ бид нар тэгшүнцэгт байгуулад энэ тэгшүнцэгтийн диагоналаар цэгийн хурд тодорхойлогдох юм аа. За хэрвээ цэгийн хурд маань зөв гарсан болвол цэгийнхаа тарихтор болох энэ эллипс тарихтортой цэгийн байрлалд тарихтортой яах нь шүргэгчээр авах ёстой. За тэгэхээр бидний энэ тарихторыг тодруулаад үзэх юм бол ийм байгаа. Тэгэхээр энэ тарихторт вектор маань яах нь шүргэгчээр гарч байгаа учраас энэ маань зүг байна гэсэн үг. За бидний шүргэгчийн дагуу тангенцал. За энэнд перпендикуляраар тарихторынхаа утгаар тал руу гол нормал тэнхлэгээ авсан гэж үзье. За бид нар дөрөвдөх тохиолдол буюу цэгийнхаа хугацааны 24-1 секунд гişэнд харгалзах цэгийнхаа хурдыг хэмжээ ба чиглэлээр нь тодорхойлоо. За чиглэлийн үед авч үзэх юм бол бидний эрэгтэй үүсэж байгаа өнцөг энэ өнцөг маань 50 градус 74 минут байх ёстой. За дараагийн хэсэгтээ бид нар цэгийнхаа хурдлагыг хэрхэн тодорхойлохыг авч үзье. За бид нар цэгийнхаа нэг байралд харгалзах дахиад явъя. Ясгооч гэдэг шүү дээ. Одоо шууд эхнээс нь явчих уу? За.
За одоо үргэлжлүүлээд МЦ-гийнхаа хугацааны 24-ний 1 секунд дэвшиндэх хурдтгалыг тодорхойлъё. Тэгэхээр 5 дугаарт нь за МЦ-ийн хурдтгалыг хэмжээ ба чиглэлээр нь тодорхойлъё. За үүний тулд бид нар цэгийн хөдөлгөөн координатаараар өгсөн учраас хурдтгал олдог томьёогоо хичээ. Хурдтгал олдог томьёо маань координатаараар өгсөн үед x y квадрат. За чиглэлийг нь чиглүүлэгч койснос ашиглаад агийн y тэнхтэй үүсэж байгаа онцгой койсноос нь а хэргийг тэр засантаа тэнцүү 6 гэж тэмдэглэе. За бид нар AX-ийг хурдтгалын МЦ-ийн хурдтгалын X тэнцлэр хоригцыг олохын тулд хөдөлгөөний хуулиасаа 2 удаа хугацаагаар уламжлалаа авна. Эсвэл BX гэсэн энэ хурдны хуулиасаа хугацаагаар 1 удаа уламжлалаа авна. Өөрөөр хэлбэл хасах 4π синус 4πt гэс хугацаагаар дахин 1 удаа уламжлалаа авах юм бол 4/16 синус уламжлал нэмэх учраас тэмдэг хэвээрээ π квадрат косинус 4πt. За хугацааны 24-ний 1 секунд дэвшинд хасах 16 π квадрат косинус π квахан 6 буюу 0.866-г мөн π-гээ бид нар 314 гэж үзээд квадрат зэрэг дэвшүүлээд бодох юм бол AX маань хасах тэмдэгтэй за ингээ 16 π квадратыг үржин косинус 30 градус 2-ны язгуурдор 3 буюу хасах 8 язгуурдор 3 π квадрат. За нэг 5 утгаар нь илэрхийлэх юм бол 136 754 метр секунд квадрат. Та болно. За Y нь Y гэсэн хөдөлгөөний хуулиасаа хугацаагаар 2 удаа авсан уламжлал буюу BY-гээсээ хугацаагаар 1 удаа авсан уламжлал. BY маань 0.8 T косинус 4πt энэсээ хугацаагаар дахин 1 удаа уламжлал авах юм бол косинусын уламжлал хасах тэмдэгтэй 4832 3.2 π квадрат косинусын уламжлал синус 4πt тэнцүү хасах 3.2 π квадрат синус π квахан 6 3.2 π квадрат синус 30 градус 2-ны 1 хасах 1.6 π квадрат буюу 5 утгаараа хасах тэмдэгтэй 15 49 15 метр секунд квадрат. За нэг талаас нөгөө талаас AX-ийг X-ээр нь илэрхийлээд хуулинд орлуулад бичих юм бол косинус 4πt гэдэг маань X-тэй тэнцүү хасах тэмдэгтэй 16 π квадрат X AY нь 0.2 синус 4πt 0.2-ороо
орлуулад бичих юм бол мөн хасах 16 π квадрат y. За тэгэхээр ax гэсэн хуулиа x координатаар илэрхийлж болно. ay гэсэн хурдталынхаа хуулийг мөн y координатаар илэрхийлж болно. За энэ бол хурцгаар илэрхийлээд утгаа оруулаад бичихэд бол энэ юм болно. За ингээд 5 гэдэг тэгштэглээс хурдталаа тодорхойлох юм бол язгуур доор за энд хасах 16 π квадрат x-ийн квадрат нэмхэн хасах 16 π квадрат y-ийн квадратаас язгуур гаргаад бодох юм бол 16 π квадрат маань язгуураас гарна. Язгуур доор x квадратаар нэмхэн y квадрат. За x нь m1 байрлалд x нь 0.866, y нь 0.11. 0.866-гийн квадрат 0.11-ийн квадрат буюу язгуураас гаргаад бодох юм бол 137 67.05 м/сек квадрат. За энэ бол хурдталынхаа хэмжээ боллоо. За хурдталынхаа чиглэлийг тодорхойлохын тулд 6 гэсэн тэгштэглээс за хурдталын x тэмдэгтээ үүсэж байгаа өнцөг нь ax-ийг a-д харьцуулах буюу ax болохоор 16 π квадрат x ay нь болохоор 16 π квадрат x квадратаар нэмхэн y квадрат. Энэ хурагдаад асух тэмдэгтээ x-ийг хувахан язгуур доор x квадратаар нэмхэн y квадрат болно гэсэн үг. За x нь 0.866. За язгуур 0.866-гийн квадрат 0.11-ийн квадрат. За энэ утга маань нөгөө талаас хурдаараа илэрхийлээд бичих юм бол 136 754 хуваах нь 137 667.05 буюу 0.9933. За хурдталын y тэмдэгтээ үүсэж байгаа өнцгийн косинус нь y-ийг хувахан a буюу 16 π квадрат y-ийг хувахан энэ өөрөөр хэлбэл хасах тэмдэгтээ y-ийг хувахан язгуур доор x квадрат y квадрат y нь 0.1 квадрат. За язгуур доор 0.866-гийн квадрат 0.11-ийн квадрат. Эсвэл y нь асух тэмдэгтээ 15 7.15 хуваах нь 137 67.05 буюу асух тэмдэгтээ за энэ утгыг бодох юм бол 0.1147. За одоо А-гийн x-тэй үүсэж байгаа өнцөг маань arcs cosinus хасах 0.9933 буюу за
173 градус 36 минут. За А-гийн эрэгтэй үүсэж байгаа өнцөг нь аркс косинус асах 0.1147 буюу (96 градус 38 минут). За хэрвээ бид нэр OX O-ийг тэнглэхдээ хурдтгалын үүсэх өнцгийг альфа бета гэж тэмдэглэх юм бол альфа өнцөг маань 180 градусаас хасна 173 градус 36 минут буюу 6 градус 64 минут. Бета нь болохоор 180 градусаас хасна 96 градус 38 минут буюу 83 градус 42 минут. Ойролцоогоор энэ нийлбэр нь 90 градустай тэнцээ байх ёстой. За хурдтгалынхаа чиглэлийг оллоо. Одоо зураг дээр хурдтгалынхаа чиглэлийг дүрсхийн тулд мөн түрүүний адил хурдтгалын масштаб сонгож авъя. За хурдтгалын масштабыг сонгож авахдаа AY-гийнхаа зурах хэмжээг 10 мм-ээр сонгож авъя. 10 мм-ээр сонгож авъя. За AY-гийн бодит утга маань 15 дадис 15 дадис 15 метр секунд квадрат. За энэ утгыг бодох юм бол 0 632 мм-ийг хувахан метр секунд квадрат. За энэ бол бидний хурдтгалын масштаб. За энэ масштабыг ашиглаад AX-ийг дүрслэе. AX нь болохоор хурдтгалын масштабыг хурдтгалын париоксийн бодит хэмжээгээр урьдчилан 0.6332-ыг урьдчилан AX нь 136 754 буюу 86 мм. За энэ AX гэдэг маань AX хурдтгалыг зурган дээр тэмдэглэх хэрчмийн урт. За AX маань асух тэмдэгтэй A-г маань мөн асух тэмдэгтэй гарсан учраас X эрэг тэнглэхийнхээ сөрөг чиглэлтэй давхцаж гарч ирнэ. За энэ бид нар AX-ийг X-ийн эсрэг чиглэлд 86 мм-ээр тасалж авъя. 86. За харилцаагаар энэ бол AX. За Y-г нь 10 мм-ээр сонгож авсан. Асах тэмдэгтэй гарсан учраас сөрөг чиглэлд 10 мм-ээр
гэсэн үг. За энэ хоёрынхоо энэ хоёр байгуулагдж байгаа параллелограммын буюу тэгш өнцгтийн диагонал нь бидний EM-ийн хурдтгалын чиглэлийг тодорхойлно. За EM маань X тэнглэгтэй 664 градусын өнцөг, Y тэнглэгтэй 83 42 X тэнглэгтэй үүсэж байгаа өнцөг нь 6 градус. Y-тэй үүсэж байгаа өнцөг нь за энэ өнцөг болохоор 6 градус, ойролцоогоор 6 градус. За эцэст нь бид энэ эгшинд харуулах EM-ийн мөрөлтэй радиусыг тодорхойлъё. За 6-ад нь EM-ийн мөрөлтэй радиус тодорхойлъё. За EM-ийн мөрөлтэй радиусыг тодорхойлохын тулд бид цэгийн хөдөлгөөний бодитаргын тухай мэдэх зайлшгүй шаардлагатай болно. За EM-ийн хурдтгалыг бодитаргаар өгсөн үед олох томьёог бид бичье. За хурдтгал маань нормал ба тангенциал хурдтгалуудын нийлбэртэй тэмцүү, вектор нийлбэртэй тэмцүү. Хэмжээ нь бол нормал хурдтгалын квадрат дээр тангенциал хурдтгалын квадратыг нэмж язгуур гаргаж болно. Бид А гэсэн хурдтгалаа координатаараар олсон учраас бид нормал хурдтгалынхаа хэмжээг бид хурдны квадратыг мөрөлтэй радиуст хуваажуулдаг. Эндээс бид мөрөлтэй радиус гэдэг маань хурдны квадратыг нормал хурдтгалд хуваасантай тэнцүү болно. За нормал хурдтгалыг олохын тулд бүрэн хурдтгалаасаа тангенциал хурдтгалын квадратыг хасаж бодно гэсэн үг. За тангенциал хурдтгалыг олохдоо бид бодитаргаар өгсөн үед хурдны хэмжээний өөрчлөлт буюу хурднаасаа хугацаагаар нэг удаа уламжлал авна. За хурдыг бид өмнө нь координатаараар өгсөн үед bx квадрат, by квадрат гэж болсон учраас эндээс уламжлал авах юм бол bx-ийг өөрчлөх нь ax, by-ийг өөрчлөх нь ay хувахан b. Энэ томьёогоор бодно гэсэн үг. За хугацааны 24-ний 1 секунд эгшинд тангенциал хурдтгал маань за bx-ийн утга болохоор 4π хас 2π ax-ийн утга нь хасах 8/3π квадрат y-ийн утга 3.1 за эндээс уламжлал авахар чинь хугацааны 2 B-ийг утгыг авах юм байна. B-ийг утга чинь косинус 30 градуст 2-ны язгуур доор 3 0.4 π 0.4 π язгуур доор 3 өөрчлөн bx
BY BX-ийн AX-ийн BY-ийн AY AY нь AY хасах 1.6 P квадрат. Хуваах нь B. За B-г бид нар ордны хэмжээ 664.95 664.95 гэж олсон байгаа. За энэ үед утгыг орлуулад тангенцалын утгыг олох юм бол 124.052 метр секунд квадрат гарна. За энэ модулаар нь авч үзэх юм бол одоо хэрэглэгдэнэ гэсэн үг. За тангенцалын утга маань бидний хурд маань тэгээс их утганд тангенцалын тэгээс их утга харуулж байгаа учраас энэ болохоор хурдсах хөдөлгөөн хурдсаж байгаа учраас тангенцалын чиглэл нь хурдныхаа чиглэлтэй ижил байна гэсэн үг. За тангенцалыг олсон учраас бид нэр одоо нормал хурдтай олох боломжтой. Нормал хурдтгал нь бүрэн хурдтгалаасаа бүрэн хурдтгал маань 137.05 квадратаас асах нь тангенцал 124.052 квадрат. За язгуур гаргаад болох юм бол нормал хурдтгалын хэмжээ нь 59.13 метр секунд квадрат. За эндээс мөрөлтийн радиус маань хурдны квадратыг нормал хурдтгалд байна. Хурдны квадрат маань хурдны утга маань 664.95 квадрат. Хуваах нь 50-70-13 буюу мөрөлтийн радиусын утга маань баяраа энэ хэсэгтээ нэг зам пауз өгчөөрөө. Ноёл талын төлөв хайлтгаа. Метр. За энэ утга юу илэрхийлэх вэ гэхээр шүргүүрч тэнхлэг гол нормал тэнхлэг гэсэн бодит тэнхлэгүүд дээр эм зэгт харгалзах энэ эллипсийн хэсгийн мөрөлтийг нормал тэнхлэгийн дагуу илэрхийлэх зай гэсэн үг. За мөрөлтийнхаа төвийг бид нэр С гэж тэмдэх юм бол нормал тэнхлэгийн дагуу ойролцоогоор энд бид нэр С зэгээ авч өөрөлдөл С М1 гэдэг маань 0.6 метр байна гэсэн үг. Өөрөлдөл энэ С төв дээр бид нар гол техник хөлөө тавиад энэ мөрийг зурах боломжтой гэсэн үг. За бидний олсон тооцоомоо зөв буруу шалгахын тулд бид нар бодитоор олсон нормал ба тангенцал хурдтгалуудаа масштаблаад байгуулъя. За тэгэхээр бидний тангенцал хурдтгал өмнөх масштабаар
За тангенцалын хэмжээ 124.52. Буюу 78.5 мм. За нормал хурдтгал нь нормал хурдтгалын зурах хэмжээ хурдтгалынхаа масштабыг нормал хурдтгалын бодит хэмжээ 59.7.3 граар үржээд 37.8 мм. За тэгвэл бид нэр зурган дээр тангенцал хурдтгалыг хурдныхаа векторын дагуу 78.5 мм хэмжээгээр тасалж авна. Нормал хурдтгал маань гол нормал тэмдгийн дагуу морийнхаа утгар тал руу чиглэх учраас 37.8 мм хэмжээгээр тасалж авна. За энэ 78.8 37 нормал тэмдгийн дагуу 37. За хурдны векторын дагуу тангенцал хурдтгал маань хэмжээтэй нормал хурдтгал маань 37.8. За энэ хоёр хурдтгалаараа бүрэн хурдтгалыг тодорхойлно. Мөн тэгш үнцгтийн диагонал болж гарч ирнэ. За энэ диагонал нь хэмжээгээрээ бидний AX, AY гэсэн хурдлаар болсон А гэсэн хурдтгалтай тохирч байна. Өөрөөр хэлбэл бид нэр M1 гэсэн цагийн M цагийн хурдтгалыг M1 гэсэн байрлалд өөрөөр хэлбэл хугацааны 24.1 секунд гишэнд 2 аргаар боллоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл координатын аргаар AX, AY-гээр болсон хурдтгал бодитгоор болсон тангенцал нормал хурдтгалын векторны нэртэй яг таарч байгаа. Ийм учраас бидний бодлого бол зөв боллоо гэсэн үг. За ингэж бид нэр хурдтгалынхаа хэмжээг шалгах боломжтой. Хурдныхаа хэмжээг болохоор бид нар тарихтаартай шүргэгчээр байх ёстой гэдгээр нь чиглэлийг нь шалгах боломжтой. Хөдөлгөөнийхөө дагуу ч гэсэн гэдэг нь харагдаж байна.